цэцлэгдэг. Энд чи арай хэлцээ явна. Одоо тоог бол ингэж ямар нэгэн байдлаар ярих зарлах нь бол оновчтой биш. Хоёрдугаар энэ бол Эрдэнэ төгөлдрийн 51-тэй 51%-тай төрийн өмчийн 51%-тай шууд холбогдохгүй. Энэ асуудлыг хэрвээ буруутай эзэн байвал тэр хүмүүсээр хохирол гаруулах нөхөн төлөвлөх чиглэлээр бусад шаардлагатай арга хэмжээг авч ажиллах одоо хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа. Гуравдугаарт энэ хэмжээ ямар нэгэн байдлаар одоо 51 сая доллар төлөгдлөөхөд Эрдэнэтийн одоо 51% шууд нөлөөлөхгүй. Эрдэнэтийн жилийн ашиг 410 тэрбум чинь 150 сая орчим доллар жилийн ашиг. Хамгийн муугаар одоо дэрслүүлээ гэхэд ашиг буурна. Сайнаар бодлоо гэхэд асуудал бол одоо хохирлого болох чиглэлээр нь манай холбогдох байгууллагууд ажиллах болно. Жастин Батхуу Санжийн Баяр хоёртой хариуцлага асуудлыг ярих хэрэгтэй байл. Олон хүн шалах боломж байгаа бол одоо энэ засгийн газар 2013 онд энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдж байгаа. Эрүүгийн одоо мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа учраас бид надад тохон төлөх боломжгүй. Тэр эрсдлийн сангаас төлнө гэдэг асуудал байдаг юм. Тэрийг төлөхөөр болчих юм бол ер нь аливаа байгууллага банкнд ч гэсэн эрсдлийн сан байдаг. Эрсдлийн сангаас төлөхөд тэр 51%-тай ашигтай нөлөөлөхгүйгээр даатгалаар ч юм бус асуудлаар төлөх боломжуудыг бас судалж ажиллаж байгаа гэж ойлгож байна. Ер нь үүштэй энэ 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг Лондонгийн арбитрийн шүүхээс захиргааны шүүхээс гаргасан хүсэлтэнд Эрдэнэ төгөлдөр хариу өгөөгүй юм бэл. Тэр мэдээлэл ил тодуулах гэсэн шаардлага тавьсан юм бэл. Энэ нь бол ер нь дэлхийн бус улсууд байдаг шүүхийг үл хөндөх гэдэг ийм хэрэг үүссэн учраас эсэл үүссэн. Хоёрдугаарт нь одоо ер нь Английн хуулийн ч гэсэн парламентыг үл хөндөх, засгийн газрыг үл хөндөх гэсэн одоо эрүү зөрчлийн хуулиар шийтгэлтэй байдаг ийм залтууд ихэнх улсууд байдаг. Одоо мэдээллийн үн зүү гаргаж өгөөг бол одоо манай тал гэхэд ч одоо даг заалдах боломжгүй болсон гэдэг байна. Тэр чинь төлөхөөр байхгүй. Тэгж яриад байгаа юм. Яг энэ арбитрийн шүүх гэдэг бол одоо арилжааны талуудын гэрээ хэлцлэгдэх талуудын яриа хэлцэл явж байгаа шүү дээ. Тэгэхээр яриа хэлцээний шугамар шийдэгдэх боломж, өмнөх хаан ресурс боломжуудыг шавж байгаа харамсалтай нь өнгөрсөн оны 8 сард ийм шийдвэр гарсан юм байна. Одоо бол манай засгийн газрын хувьд бол бас Лондонгийн арбитрийн шүүхийг дав заалдах асуудал хөндлөлттэй байж магадгүй. Гишүүний хувьд нэг асуулт асуух уу? Намрын чуулганы хугацаанд ер нь хэр үр дүнтэй ажиллав гэдэг дээр тамар байр суурьтай. Олон нийтүүд ерөнхийдөө бол эрх баригчид хоёр хэсэг хуваагдаад хоорондоо бол тэмцэлдэж өнгөрөөлөө үр дүнд хүрсэнгүй л гэж хэлж байна. Үүнтэй та санал нийлэх үү? Үүнтэй санал нийлэхгүй. Ер нь яг арчилсан нийгэмд үзэл бодлын зөрөө ялгаа байдаг. Санал бодол зөрөлдөх зүйлүүд нам дотор итгэл, нам хооронд итгэл, нам доторч байж болно. Гэхдээ бид нар гагцхүү улс орны эрх шигний төлөө ард иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн төлөө бол нэгдэж ажиллаж байгаа. 65-ын бүлэг бол нэгдмэл цол байгаа. Илүү цол болсон гэж хэлж байна. Харин шинэ утгаар одоо сая бид татврын асуудлуудыг шийдлээ, тийм ээ. Татврын одоо өмнө шийдсэн байсныг хэрэгжих шинэ нөхцөл байдал үүсгээд одоо нөхцөл байдалтай уялжуулж өөрчилж ажиллаж байна. Том асуудлуудыг зөрөгтэй шийдэж байна. Том асуудлуудыг барьж авч урагшаа харж одоо эвлэх нэгдэх тэгээд бодлогоо нэгдэх уялдуулах Монгол улсад илүү их боломж гаргахын төлөө ажиллаж байна. Би бол 2000 одоо ойрын 2-3 жилийн хугацаанд Монгол улсаа түүхэн боломж ашигласан шинэ эргэлт өөрчлөлтийг авчиж чадна гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү нэгдмэл цол байгаад бусад улсын хүчнүүд ч гэсэн Монгол улсынхаа эрх шигний төлөө бид нэгдэж чадвал одоо нэг Монгол болж чадвал Монгол улс бол Азийн барууд шиг хурд өгч болцоо байна. Гишүүний та намрын чуулгыг эхлэхэд сайд болсон шүү дээ. Тэгэхээр гишүүнийхээ ажил дээр анхаарсан байна. Чуулган ганц талтаагүй. Бүх чуулган цуусан эрсийг үзээ. За баярлалаа сайд.